1922 оны 11-р сард Ховард Картер Египтийн хаан Тутанхамуны бул шугай газрыг олсон байна. Картер гадна хаалгыг болгоомжтой авч, босгойг нь давж 3000 гаруй жилийн турш хинч хөл тавиагүй газарт хөл тавьсан анхны хүн болов. Тухайн үедээ Картер өөрөө ч мдэггүй ч Тутанхамуны булш нь Херекаттын айрам, Помпейн үлдэгдэл, Розетта чулуу зэрэгтэй тэнцвүүц археологийн агуу том олдруудын нэг болжээ. Энэхүү гайхалтай нээлт нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг маш ихээр татсан ч Египтийн хаатын хөндийн тийшээ орсон хэн бүхэнд аимшигтай хараал хүрсэн гэх цуу яриа тарж эхэлсэн байна. Олон хүн тэр дундаа Картер өөрөө ч үүнийг утгагүй зүйл гэж үзсэн ч гинэт хүмүүс нас барж эхэлсэн байна. Энэ агуу нээлтээс хэдхэн сарын өмнө Картер Даунтаун Аббейн байшин зогсож байв. Энэ газар нь 5 дугаар Карнарвоны хааны гэр байв. Харин 5 дугаар Карнарвон Картерийн хаатын хөндийн археологийн экспедицэд 7 жилийн турш санхүүжүүлсэн түүний ивент тэтгэгч байсан юм. Энэ жил бол 7 дахь жил бөгөөд Картер ямар ч археологийн чухал олдвор олж чадаагүй байв. Дэлхийн 1-р дайны дэгдэлт түүний малтлагт баг зэрэг саад болж байсан ч Карнарвон олон жил их хэмжээний мөнгө хөрөнгө оруулсан ч юу ч олоогүй байв. Энэ хугацаанд Картер Египтэд хэд хэдэн жижигхэн зүйлс олсон бөгөөд ихэнхдээ Варны үлдэгдэл зэрэгээс хэтэрсэнгүй. Харин тэдгээр зүйлд нэг нь нийтлэг зүйл байсан ба дээр нь хааны нэр бичигдсэн байв. Тэр нэр бол мэдээж хэрэг Тутанхамун бөгөөд булшин огт олдоогүй хаан байсан юм. Картер үүнийг зөв замаараа явж байна гэж бодож байсан ч энэ үед түүний ивент тэтгэгч санхүүжилтөд зогсоох талаар мэдээ хөргүүлсэн юм. Картер бараг л тартагтаа тулж түүнээс дахин жаахан хугацаа өгөхийг гуйсан бөгөөд тэр ч зөвшөөрч ахин 1 жилээр гэрээгээ сунгаж чадсан юм. Харин Картер 1 жилч хүрэлгүй 1922 оны 11 сарын 1-нд Тутанхамуны булшны зүгийг олж мэдэн хайв. 3 хоногийн дараа олж чадсан байна. Агийнхан Рамесын 6 дугаар хааны булшны ойролцоо хуучин газрыг судалж байхдаа Картерийн нэг археологч нь том чулуун дээр бүдэрч унсан байна. Археологийн малтлагын талбайд энэ тэндгүй хог хаягдал байдаг ч энэ чулуу бусад чулуунаас ялгаатай нь эс шавар доор хэсэгчлэн булгагдсан байв. Энэ чулуу газар доогуур чиглэн явах шат руу ор хаалга байсан бөгөөд тэр нь Тутанхамуны булшны хаалганд хүртэл үргэлжилсэн байв. Картер Карнарвоны хааныг дуудаж булшны хаалгыг нээсэн. Энд задгаа тэрэг, нарийн сэлсэн баримлууд, үнэт хэдлэлүүд, эртний зэвсгүүд, 3 давхар сэлбэртэй авс бүхий мууминууд зэрэг 5000 орчим үнэт олдруудаар дүүрэн байв. Харин хамгийн сүүлийн булш нь цул алтаар хийгдсэн байсан. Тутанхамун залуу хаан байсан бөгөөд 19 наснда нас барсан байна. Түүнийг өөрийг нь хараалын хохирогч байсан гэж үздэг бөгөөд генийн гажигтай байсан байх магадaltaй байв. Үүнээс гадна төрсөн ах дүүсийн хүүхэд байсан буюу цус ойртолтой байсан. Ийм учраас тэр дархлаа маш муутай, маш их өвчлөмтгий байсан. Бидний асуудалтай бас ясан морой төрсөн бөгөөд байнгын таягт тулж явдаг. Мөн оюун ухаан сэтгцч гэсэн эрүүл биш байсан. Эдгээр шалтгаануудын улмаас залуудаа буюу дөнгөж 19 наснда нас барсан байна. Иймээс түүний 3000 гаруй жилийн тайван байдлыг эвдэлсэнд ууралсан хаан аимшигтай хараалыг олон нийтэд цацсан гэх яриач байдаг. За ингээд Тутанхамуны хараалын хохирогчд руу орцгоё. Анхны хохирогч нь Картерийн Канар шувуу байсан. Шувуу нь Картерийн хаалганы гадаа өлгөөтэй торон дотроо байсан ч торонд нь гэнэт том огоо орж ирэн шувууг бүхэлдэн залгиж байсан байна. Түүнийг харсан туслах нь шувууг аврах гэж оролцсон ч аль хэзээний үхчихсэн байв. Тэр өдрөө багийнхан бунхан дотор хаалттай байсан өрөөний үүдэнд 2 баримлыг олсон бөгөөд тэдгээр нь хааны булшийг хамгаалч мөмит аятай зогсож байсан. Баримлууд маш том, сүрдмээр бөгөөд тус бүр нь алтан титэм зөөсөн байв. Энэ титэм нь эртний Египтийн бурханлаг байдал, эрх мэдлийн бэлэгдэл, могоон хэлбэртэй титэм юм. Үүнийг харсан багийнхан айж эхэлсэн ч Картер тэдэнд мухар сүсгтэй байж болохгүй гэж хэлээд цааш яв. Тутанхамуныг олж алдар нэрт хүрснээс хэдэн сарын дараа нэгэн орой Карнарвоны хааны хацар дээр нэгэн жижигхэн хорхоо хазав. Мэдээч хэрэг хинч үл тоохоор нэгэн шумуул юм уу жижигхэн цохол хатсан юм шиг харагдаж байсан. Гэвч тэр орой хатсан эсхийг жаахан майчхад цус гарч цусанд нь халдвар орсон байна. 2-7 хоногийн дотор тэрээр цусны хордлогоос болж нас барсан ба энэ булшийг анх нээснээс хойш 4 сар гаруй дараагийн үйл явдал юм. Түүний биеийн задлан шинжилгээ хийж үзээд хэн 6 сарын дараа шалах гад нь хорхон хазалт шиг хачирхалтай зураас олдсон юм. Эндээс эхлэн хүмүүс хараалд үнэхээр итгэн анхаарлаа хандуулж эхэлсэн. Карнарвон хаан тиймч хөгшин хүн байгаагүй ба дөнгөж 56 настай байсан. Бас ямар нэгэн хууч илдэв өвчмгүй.
Харин жижигхэн гэмтлээс олж нас барсан туйлын сонин байв. Үүнээс хойш багийн гишүүд ээлжээрээ дараалан зогсолтгүй үхэж эхэлсэн юм. Санхүүч Жорж Ж. Голд Египтэд байхдаа Тутанхамуны бул шиг нээснээс хойш биеийг халуурч муудаж байсан бөгөөд биеинд орцоор 1923 оны 5 сард нас барав. Дараагийнх нь 1928 онд хүнцлийн хордгоос олж Артур Мейс нас барав. Артур Картерийн малтлагын багийн хамгийн чухал гишүүн байсан юм. Картерийн нарийн бичгийн дарга жилийн дараа Мэйфарын тансаг клубт унтж байхдаа хэн нэгний гарт амьсгал хураасан байна. Харин гэмт хэрэгт нь хизээш баригдаагүй. Тутанхамуны булшны хаан дээр хуучирсан иероглиф буюу эртний дүрс бичгээр хааны амар амгалан зөрчсөн хэн бүхэнд үхэл хурдан ирнэ гэж бичсэн байв. Энэ бичгийн тухай болон багийнхны тухай хэвлэл мэдээллүүдээр галзуурч байлаа. Харин Картер өөрөө хааны булшиг нээснээс хойш 16 жилийн дараа буюу 64 наснда Хоткины өвчнөөр нас барсан байна. Энэ өвчин ерөнхийдөө бол хүний дархлааны системийг устгаж өвчин тусвал маш хүнд өвддөг гэж хэлж болохоор хүчээм. Түүнийг хааны хараалыг зогсоосон гэж үздэгч булшиг анх нээгтэн байсан 58 хүнээс 12 жилийн дотор 8 хүн нас барсан бөгөөд гишүүд дунджаар булшиг нээснээс хойш 23 жил амьдарсан байна. За одоо өөр нэгэн жишээ ярив. 1941 оны 6 дугаар сарын 19-нд судлаачид Доглон төмөр хааны булшиг олж нээсэн бөгөөд булшны хавтан дээр эртний Перс хэлээр их хааны булшиг хэрхэвч хөндөж болохгүй. Энэ зарилгыг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цаац хүлээж байна гэсэн бичээс байсан. Тухайн үед бичгийг уншаад айдас төгшөөрт автсан багийнхан нутгийн өвгөдтэй уулзсан байна. Булшиг хэрхэвч нээж болохгүй. Учир нь энэ номонд бичснээр хэрэг булшиг нээх юм бол дан эхлэнэ гэж бичсэн байдаг хэмээн ярьж байсан. Булш нээсэн даруйд буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд Германы арим зөвлөлтрүүд Барбаросса ажиллагааг эхлүүлсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны явцад Доглон төмөр хааны шарлыг 1942 оны 12 сарын 20-нд Самарканд дахь буханд нь эргүүлэн оршуулсан байна. Булшиг буцаан хийснээр Дэлхийн 2 дугаар дайн дуусахад нөлөө үзүүлсэн гэж хүмүүс үздэг. Мэдээч хэрэг цаг хугацааны хувьд зүгээр давхцал байж болох юм. Эсвэл дэлхийд даяар үйлчилж чадах аимшигтай хараал байж чадах уу? За дахиад нэг жишээ байна. Энэ бол 4-р Казимир. 15 дугаар зуунд Литва болон Польшийн хаан байсан ба 1492 онд нас барсан байна. Энэ Колумб Европын хувьд энэ ертөнцийг нээсэн жил бөгөөд Краковын Вареллын хаалгад түүний мөнхийн амар амгаланд нойрсуулсан ба 481 жилийн турш хэн ч түүнийг оролдоогүй байв. Эрдэмтдийн баг хааны булшиг шалгах зөвшөөрөл авч булшиг сэргээн засварлах төлөвлөгөөтэй байсан. Хуучин Казимир Тутанхамун шиг алдар нэрт хүрээгүйч булшинд орсон 12 эрдэмтний 4 нь 7 хоногийн дотор нас барж бусд нь ч нэг удаа амьдарч чадаагүй байна. Нийт 10 хүн цаг бусаар нас барж амьд үлдсэн хоёрынх нь нэг нь амьдралынхаа туршид ноцтой эрүүл мэндийн асуудалтай өнгөрөөсөн байна. Харин Казимирийн булш ямар ч хараал байгаагүй бөгөөд Aspergillus flavus гэх мөөгөнцөр булшинд ургасан болж таарсан. Энэ амьсгалын замаар эсвэл улаан хоолоогоор залгисан тохиолдолд үхэлд хүрэх болох афлатоксин гэх хүний биед маш хортой бодисыг үйлдвэрлэдэг мөөгөнцөр юм. Энэхүү үхлийн мөөгөнцөр хааны авсны ялзарсан модонд 500 орчим жилийн турш өсөж эрдэмтэд булшинд орж агаарыг хөдөлгснөөр хортой спорын үүлийг гадагшлуулсан байв. Тэгэхээр бүгд энэ мөөгөнцрийг амьсгалаад бие рүү нороод хордож үхсэн гэсэн үг. За тэгэхээр үнэхээр хараал гэж байдгүй. Эсвэл зүгээр цаг хугацаа орон зайн тэгж таарсан золгүй явдлууд уу? Юу гэж бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.